За дараагийн хилцүүлгийн сэдэв Улаанбаатар бизнесийн орчин. За энэ бол маш сонирхолтой, бид бүгдийн бас хүсэн хүлээсэн ийм хилцүүлэг байгаа. Тийм учраас оролцогчид, зочид танхимдаа орж ирж суудлаа эслэхийг хүсье. За тайцнаа хилцүүлгийн модератор Саян корпорацийн ерөнхий захирал сайн баяр таныг урьж байна. Unitel Group-ийн гүйцэтгэх захирал Инхбат. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Амар сайхан. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Тулгат. Үндэсний стратегийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Мөнх соёл. За байна уу? За сайн байцгаана уу? Орой минь төргий та бүхэнд. За нэлээд олон хүн байна. Гэхдээ өглөөнөөс хойш арай цөөрсөн юм шиг байна. Би түрүүнийг Дашка ахтад хараад нэг ярьж ирсэн. Хуу хамтлагийн анхны тоглолт нэг хавар болваа. Одоо энэ Америкт Нью-Йоркт тоглохоос өмнө. Тэгээд тэр тоглолтын дээр яг одоо байгаа шиг л хүмүүс байсан. Одоо тал нь бол одоо бас өөр панел нь одоо ирж байгаа. Тэгээд тоглолтын билет нь 50,000-аар зарагдчихсан. Өнөөдөр би зохион байгуулж байгаа улсуудтай ярьсан чинь 100,000, VIP-ийн 150,000-аар ингээд зарагдсан гэхэд одоо 1000 гаруй хүн цугласан. Тэгээ үнэхээр гайхамшигтай. Тэгээ манай залуучууд блокчейн технологи, мэдээллийн технологи, харилцаа холбоо, тэгээ энэ Улаанбаатарын асуудал ямар их хариуцлага хүлээж 100,000 төгрөг төлөөд энэ олон зуугаараа ирсэнд үнэхээр талархаж чинь. Тэгээ та бүхэнд ирсэнд нь бүгдэнд нь баяр хүргэе. Тэ баярлаа. Бас наавас өрсөнд баярлаа. Ингээд зочдоо танилцуулъя. Нийслэлийн засаг дарга Улаанбаатар хотын захирагч Амар сайхан амралтын өдөр бас хүрэлцэн ирсэнд баярлаа. За хатагта Мөнх соёл, үндэсний стратегийн хүрээлэнгийн захирал. За Unitel Group-ийн гүйцэтгэх захирал Инхбат байна. Ноён Тулгат, нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч. За нэг сони юм би анзаархад бас юу байна? Төрийн одоо төрийг төлөөсөн Амар сайхан маань ирсэн байхад одоо бас нийт одоо олон нийтийн байгууллагыг төлөөлж манай соёлоо ирсэн байна. Мөнх соёл. Тэгээд хувийн хвшлийг төлөөлөөд бас нийслэлийн иргэдээс намын харсан ч айгүй тийм сонирхолтой санагдлаа. Монгол ардын нам, Арс нам, бизнес тэнгүүд хүн намын хүмүүсүүд ингээд та бүхнээс бас нэг юм асууя. Уухай бодлого гэж та бүхэн дуусна уу ер нь? Дуусаагүй үү? Заримд үргэж जैन те. Баярлалаа. Тэгээ уухай бодлогын бас залуучууд мэрсэн байна. За ингээд гол асуудалтай оръё. Өнөөдөр 100 жилийн өмнө дэлхийд хүн амын зөвхөн 2 хүн одоо 10 хүн дотмын 2 нь одоо хотод амьдарч байсан бол өнөөдөр 7 болсон байна. Тэгэхээр энэ глобалчлалын энэ эрэнд Монгол улс ч үүнийг бас тойроогүй байна. Өнөөдөр 3.2 сая хүн амтай
Монгол улсын тал нь Улаанбаатар хотод амьдарч байна. Энэ юу гэсэн үг гэхээр ерөнхийдөө дотоодын нийт бүтээгдэхүүнийг бид нар 13 тэрбум доллар гэж үзэх юм бол би өчигдөр бас нэг тоо харж байлаа. Дотоодын нийт бүтээгдэхүүний 67%-ийг манай Улаанбаатар хот бүрдүүлдэг юм байна. За үүнтэй холбоотойгоор одоо Улаанбаатар хотын асуудлууд бол маш нэмэгдэж байгаа. Тэгээд анхны асуултыг би амар сайхан даргаас асууя. Үүний үүнд бас бүгдээр бас нэг зүйл баяр хүргэмээр санагдаж байна. Юу вэ гэхээр маш олон проблем улсад манай хотод тохиолдож байгааг нэг нь бол утааны асуудал байсан. Тэгээ үнэхээр хэдийгээр бид нар одоо төрөл бүрийн салбарын төрөл бүрийн намын ус байгаа ч гэсэн тийм ээ Улаанбаатар хотын иргэний хувьд бол бүгдээрээ амар сайхан даргатай болоод одоогийн засгийн газар хөрөсөх даргад утааны асуудал бол үнэхээр бас мэдэгдэхүйс хэмжээнд буурсан байна. Үүний төлөө одоо баяр хүргэж нэг алгадчих тэгэхгүй бүгдээрээ. Тийм. Тэгэхээр асуулт маань бол цаашаага ингээд үргэлжлэнэ. Утааны асуудлаа нэлээд том ахиц гаргаж чадлаа. 30 жил бас яригдсан сэдв. Сүүлийн 20 жил тэрсэн маа. Дараагийн алхамт нь юу вэ? Тэ? Улаанбаатар хотын захирчийн хувьд та дараагийн одоо шийдэх асуудлуудаа юуг томьёолж байна? За мэдээж олон зүйл байгаа. Та нэг 3 зүйлийг нэг томьёолж яриач. За та бүхэнд энэ орой мэндийг хүргэе. Өнөөдөр бас энэ сайхан ажил хэрэгч уулзалтанд оролцож байгаадаа баяртай байна. Амралтын өдөр их сайхан ийм ажил хэргийн уулзалтыг зохион байгуулж байгаа та бүхэнд бас талархлаа илэрхийлээ оролцож байгаа юм. Улаанбаатар хотод бол олон асуудал, хүндэл бэрхшээлтэй асуудал. Улсын нийслэл хүн амын тал хувь амьдарч байна. За тэр хэрээрээ бас одоо их хүнд ачааг үүрч байгаа. Улаанбаатар хотын хөгжлийн асуудал өөрөө их тийм өргөн зар хүрээтэй. Хүн хүний эрх ашигтай шууд холбоотой. Тухайлбал одоо алхаж байгаа гიშгэж байгаа газар бүхэн амьдарч байгаа, ажиллаж байгаа цаг минут секунд тутамтай шууд холбоотой байдаг учраас сайн муу олон асуудал байна. Тэгээ энэ олон асуудлуудын хамгийн хүндэл бэрхшээлтэй асуудлыг бол бас сая дурдсан агаар үрсний бохирдол байна, ажилгүйдэл, орлогогүй байдал байна, хот төлөвлөлт, за хотын одоо ирээдүйн эдийн засгийн чадварыг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадвартай хот байх гэдэг. Тэгээ энэ бүхний үндэс нь юу байх вэ? Ерөөсөө хүннийхээ хөрөнгө оруулалт, хүн рүү чиглэсэн хөгжлийн асуудал руу бид нар анхаарах нэгдүгээр юм шаардлага байна гэж харж байна. Тийм ч учраас энэ агаарын орчны бохирдол дээр бол засгийн газар их дөрвтэй түүхэн бас эрсдэлтэй шийдвэрийг гаргаж, хот бол бас одоо утаанаас салах ажлыг засгийн газар хотын одоо удирдлагууд хамтарч идэвхтэй зохион байгуулж байгаа. Шинэ ажил эрсдэл их байгаа. Хэдийгээр бид нар одоо тодорхой үр дүнд хүрч байгаа ч гэсэн энэний цаана нүдэнд үзэгдэхгүй, гарт баригдахгүй, тэр болгон хүмүүс ойлгодог олон хүндэл бэрхшээлүүд байгаа. Үйлдвэрлэлийн үйл ажиллагааг жигдрүүлэх, иргэддээ одоо төлөв төршийг цагт нь хүргэх, гал алдуулахгүй байх. За тэгээ тээвэрлэлт, түгээлт ингээл нийлүүлэлт, үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагаа гээд ямар ч байсан эхлүүлсэн ажил үр дүнгээ өгч байгаа. Цаашаа үр дүнгийн тасралтгүй үргэлжлүүлэхийн тулд дор хүрнээ одоо нийслэл даяар нийт 4,000 гаруй ажилтан өдөр шөнөгүй 24 цагийн штабтай онцгой гомс онцгой дэглэм шилжээд ажиллаж байгаа. Энэ дээр манай иргэдийн оролцоо их дэм өгч байгаа, итгэл өгч байгаа, идэвхтэй байгаа. Одоо бол бас чигдэрч байна. Гэтэ цаашаа бол бас тодорхой зүйлүүд дээр зарим нэг эрсдэл гарах ийм магадaltaй газрууд дээр бид нар аль болох гарахгүй талаас нь ажиллаж байгаа. Ялангуяа үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагаанд. За энэ бол бидний эхний алхам. 30 жил шахуу одоо шийдлгүй явж ирсэн 800 гаруй тэрбум төгрөгийг зарцуулсан энэ ажил ямар ч байсан үр дүнгээ өгч байгаа. Гэхдээ энэ бол бас сэтгэл ханах асуудал биш. Хоёр дахь ажил бол бид нэр эх одоо 2-3 жилдээ энэ ажлаа жигдрүүлээд тэгээд энэний зэрэгцээ орон сууцчлах хөтөлбөрүүдэд шин шатанд гаргаж эхлүүлж байгаа. Эх хавраас нэлээд томоохон төсөл хөтөлбөр бүтээн байгуулалтын ажлууд эхэлнэ. Орон сууцны хотхнуудыг бид цогцлбороор нь барина. Зүгээр нэг гудам нүүлгээд 10 байр барих гад 4 жил болдог, 10 жил болдог биш. Сонгуулийн 4 жил өнгөрдөг биш. Багадаа 5 газар чөлөөлөөд тэгээ 100-200 га газар дээр нь залуучуудын хотхон гэж жишээ нь одоо хонхор налаахын зүг рүү 10,000 айлын орон сууцны, за Арио Сити, за Майдер Сити ч гэдэг юм уу. Тэгээд энэ Сэлб Баян оршууд эдийн үүд рүүгээ
орон сууцны хөтөлбөрүүдэд эхлүүлэх ажлыг хийж байна. Шинэ хотуудаа байгуулах асуудлуудыг засгийн газарт бас танилцуулж ажиллаж байгаа. Эх жил ногоон орон сууцны хөтөлбөрийг хийж байна. Энэ нь бол манай хоёр дахь том алхам, агаарын бохирдлыг бууруулах, орчныг сайжруулах, нөгөө түрээслээд өмчлөдөг орлогот нийцсэн орон сууц гэдэг. Тэгээ орлогот нийцсэн гэхээр хямд гэсэн үг биш. Энэ бол одоо 5 жилийн хугацаанд түрээслээд өмчилж болно. Ямар нэгэн одоо урьдчилгаа төлбөр төлөхгүйгээр. За 10 жилийн хугацаанд 20 жилийн хугацаанд сардаа нэг багахан шиг төлөе гэх бол урт хугацаанд төлнө 10 20 жилийн. Богинохон хугацаанд ихэнх шиг төлөөд өмчлөөд авъя гэвэл 5 жилийн хугацаанд багадаа төлөөд авах юм боломжгүй. Ирэх хавар бол 10,000 айлын орон сууц ингэж эхлэн цаашаа үргэлжлээд 50,000 150,000 айл. Энэ бол манай хоёр дахь юм алхам. Гурав дахь алхам бол бид нэр энэ орчны стандартыг бий болгох. Энэ зам талбай орчныхоо тогтчлолт аюулгүй байдлыг хангая. Тэгээ хаанч хинч хизээж гараад алхсан өдөр шөнөвэ энэ одоо эрсдэлгүй орчноо бий болгоё гэж. Нийтийн тээврээ сайжруулъя, нийтийн тээврийг шин сонголтыг бий болгоё, кабел кар, агаарын дүүжин тээвэрч хийдэг, сорон зангалт тэрэг, дээрэс нь одоо нийтийн тээврийн автобусны маршрутаа шинжлэх гээд ингээд хамгийн түрүүн агаар орчны бохирдол тэрнтэй зэрэгсэн хот байгуулалт, тэрний дундах энэ замын бөглөл төгжрээ орчны аюулгүй байдал. Тэгээ эцэст нь бол энийг дагаад юу явах ёстой гэхээр эдийн засгийн чадамжтай өрсөлдөх чадвартай хот байх ёстой гэж бодож байна. За баярлалаа. Гурван зүйл яригдж байна. Үүнтэй холбоод нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч тулгтаас холбогдуулан асууя. Саяхан Улаанбаатар хотын 2020 оны төсөв батлагдсан тийм ээ. Мэдээж саяны төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд бол тодорхой хэмжээний санхүүжилт хэрэгтэй. Тэгээд нэг их 80 орчим төгрөгийн санхүүжилт баталсан байлаа. Би бас их усруудыг харсан л та. Мэдээж хангалтгүй байдаг тий. Үнийг цааш нь нэмэх тий. Одоо хөрөнгө оруулалтад бол асар их хэмжээний мөнгө хэрэгтэй. Тэр цэцмаа Монгол Улаанбаатар шиг юм глобал сити. Тэгээд үүн дээр татрын орчин ч гэдэм үү, эсвэл бонд тусах ч гэдэм үү, санхүүгийн бусад одоо механизмуудын талаар таны бодол юу байна? Сая яг ийшээ орж ирэх юм нь United-ийн захирал Инхбатаас би нэг асуулт асуусан. Одоогийн сэдэв маань Улаанбаатарын бизнес орчин гэж байгаа. Яг өөрт чинь хэр ойрхон бууж ийна гэж асуусан. Тэгээд мань хүн бол үнэлсэн баг те. Нэх бууж ирэхгүй байх гэсэн. За хэрвээ жоохон залруулах юм байвал хэлээрэй. За би ч бас хувийн бизнесийн салбарт ажилладаг хүн л дээ. Тэгэхээр нэг ийм имийг одоо энд сууж байгаа та бүхнээс асуумаар байна. Өнөөдөр энд бизнес эрхэлж байгаа ч юм уу те бизнес хийж байгаа хүмүүс бид одоо энд хажууд сууж байгаа хотын дарга амар сайхан даргаас тийм ээ бизнесийн орчныг сайжруулах гэж хүсэх эрхтэй юу? Хүсэх ёстой юу? Тэ? За яагаад би ийм асуулт сууж байна? Жишээлбэл за манай компани одоо Хишиг Ариун гэдэг компани. За United манай хоёр компани бол яг хотын даргад өнөөдөр татварт нэг төгрөг төлөхгүй байгаа. Магадгүй одоо зам тээврийн зөрчил гаргаад ч юм уу нэг компанийн машин явж байгаад торгуул төлвөл тэр нь хотын төсвөр орж байгаа. Шүүх мөнх янз бүрийн одоо маргаан төр хөвчлэг авахд тэмдэгтийн хураамж төлөхөд хотын төсвөр орж байгаа. За баар зингийн газар нэг арх уух юм бол 1% хотын татвар байдаг тэрүүгээрээ орж байгаа. Би юу хэлэх гээд байна гэхээр аж ахуйн нэгжийн орлогын албан татвар тийм ээ хууль этгээдийн орлогын албан татварын нэг дүүрэгч хотын төсвөр рүү захиран зарцуулах эрхтэйгээр ордог. Одоо жишээлбэл Баянзүрх дүүрэгт байгаа татврын хэлц Баянзүрх дүүрэгт байрлаж байгаа компаниас татврыг хурааж аваад шууд цангийн ам улсын төсвөр рүү татчихдаг. Хотын төсөв юун дээр бүрж нэхэр 60% нь хувийн орлогын албан татвар бусд нь одоо саяны дээр хийсэн зүйлүүдээс үүсэж байгаа. Тэгэхээр нэг маш тодорхой зарчим байдаг. Би талах авъя гэвэл талахчинд мөнгө төлөө талах аав тийм үү? Тэгвэл хотоос үйлчлэгээ авах байгаа бизнесийн үйлчлэгээ авах байгаа бизнесийн орчныг сайжруулах байгаа бол бизнесмэнүүд өнөөдөр энд татвар төлж явах хэрэгтэй. Буюу бизнесмэнүүдээс авж байгаа татврын тодорхой хэмжээнд дүүрэг хот руу очих хэрэгтэй гэдэг энэ хамгийн энгийн тогтолцоо өнөөдөр манайд алдагдсан байна. Татврын тогтолцоо. Тэрнээс болоод дүүргийн засаг дарганаар, за сумын засаг дарганаар, аймгийн засаг дарга, хотын засаг дарга мэдээж улс төр хүнийхээ хувьд ч юм уу те төрийн одоо төр зүтгэж байгаа хүнийхээ хувьд бол бизнес орчныг сайжруулъя, тийм ээ? Их орноо болсон чинь хувийн орлогыг бодлол байгаа. Бодит хөшүүрэг нь яг үндэ бол байдгүй. Өнөөдөр Апу компани Баянзүрх дүүрэгт байрлаж гэнэ үү, Чингэлтэй дүүрэгт байрлаж гэнэ үү хин яг тэр засаг даргад нь хамаагүй болчихно. Яа тэгэхээр Апу компани орлого тийм ээ шууд сангийн амраа орно. Хэрвээ тийм биш одоо жишээлбэл аж ахуйн нэгжийн орлогын албан татврын 5% ч үгүй юм уу 3% нь дүүрэг рүү ч юм уу нийслэл рүү ордог байсан бол өнөөдөр ард гэдэг одоо энэ санхүүгийн нэгдэлтэй энэ маш их ирээдүйтэй компани байна гэд
Баянзүрх дүүрэг ч юм уу Сүхбаатар дүүрэг хоорондоо булаацалж явах хэрэгтэй, өрсөлж явах хэрэгтэй. Тийм өрсөлдөөн бол одоо байхгүй. Тэгэхээр энэ бол нэг тийм том тогтолцооны асуудал байгаа гэж би бол хараад байна. Тулхтаа баярлалаа. Мэдээж энэ татрын орчныг сайжруулах те дээр нь одоо төлөрсөн тэр улсын төс рүү ингээд татагдаад явцдаг зүйл дээр яг хувийн хүнээс би бас бизнесийн салбарт ажилладаг өнөөдрний санал байгаа. Өмнөх Батуул зарагчийн үед бол яг нэг хувийн нийслэлийн татвар бас бий болгосон нэлээд хотын төсөв нэмэр болж байгаа. Тэгээ бас нэг их үүсвэр нь юу яаж болох юм бэ гэвэл одоо Улаанбаатар хотод түрүүн нэг хэлсэн шүү дээ. Дотоодын нийтлэлээр 67 одоо энд бий болж байна гэдэг шиг бүх бараг ихэнх аж ахуйн нэгжүүд энд ажиллаад байна. Ядаж аж ахуйн нэгжийн орлогын албан татврын 1% ч юм уу хотод төлрүүлдэг байвал яасан юм бэ гэж те. Нэг хоёрдугаарт энэ эргээд нэг Улаанбаатар хотын бизнесийн таатай орчин гэж ярихаар таатай байгаа юм шиг байна те. Бүгд энэ дээр ингэ байгаад шүү. Тэнгүүд ингэ төлрөл бий болоод байдаг. Төлөвлөлийг сааруулах, дагуул хотууд руу бас шилжүүлэх зүйл нь юу гэхээр тийшээгээ шилжсэн компаниуд дээр татрын хөнгөлт үзүүлэх. Дээр нь одоо бизнесийн таатай орчин гэж ерөнхий тэр сэдвэрээ бол одоо шинээр бий болсон одоо технологийн компаниуд, ногоон хөгжлийн инновац хийж байгаа компаниуд гэх юм уу. Эсвэл одоо ажлын байр нь ихээр нэмэгдүүлж байгаа энэ шинэ компаниудад эхний 1 2 3 жилд нь татрын хөнгөлөлт үзүүлэл яад юм бэ те. Тэгэхгүй бол дөнгөж компани байгуулангууд нь татраар ингээд нүдэд ихлэхээр ингээд компани боцдохгүй байгаа гэдэг зүйл дээр бас манай залуучууд санал нэгж байгаа бах. За дараагийн зүйл бол бид нар цаг бага байгаа учраас би бол утааны дараа түрүү ярьсан томоохон асуудал бол одоо энэ төгжрлийн асуудал. Тэ? Төгжрлийн асуудлыг одоо бүгд дээр яаж шийдвэрлэх вэ? Үүн дээр одоо таны зүгээс жишээ нь Улаанбаатар хотын иргэний хувьд тэ бас хувийн хвшлийн хувьд саналаа хуваалцаж. За юуны түрүүнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд Тулгт бүтээрийн түрүүний ярьжсэн зүйл маань ийм учиртай. Улаанбаатар хотын бизнесийн орчин, бизнесийн байгууллага дээр яаж бууж ийн вэ гэдэг сэдвэр бид тэр хөөрөлдсөн. Тэгээ миний хэлсэн санаа бол Улаанбаатар хотын бизнесийн орчин гэдэг нь ерөөсөө Монгол улсын бизнесийн орчин байгаад байна. Тэ? Тэр тусмаа манай салбарынхны хувьд. Яг бол манай салбарын одоо манай компани чинь манай салбар бол 14-5 мянган хүн ажилладаг мэдээлэл технологийн салбар, мэдээлэл харилцаа холбооны салбар. Энийн чинь 60-70% нь Улаанбаатар хотод суурьсан байна. Тэнд компани хамгийн шийдвэр гаргадаг том бүтц нь бол тууз нь, менежмент нь тий том аль бэлцүүд нь байрлж идэг учраас татвар эрх зүйн хувьд Монгол улсын гарч байгаа татварууд дээрээс нь хууль эрх зүйн хувьд салбарын хууль эрх зүй гэдэг хамгийн том нөлөөлж байгаа зүйл нь ерөөсөн Монгол улс. Гэтэл бид нар өөрсдөө Улаанбаатарт байгаад байдаг ажилчид маань энд амьдраад байдаг. Тэгэхээр энэ дээр одоо ямар нөлөө байх вэ гэдэг талаар бид ярилцсан. За тэгэхээр түрүүн хотын дарагч гэсэн бас дурдж байна. Том ийм ажлууд байна. Улаанбаатар хот маань өөрөө сүүлийн 30 жилийн хугацаанд огцом хүн амынхын тоо өссөн. За мэдээж хот гэдэг бол нэг асуудлуудыг шийдэхин тулд цаг хугацаатай, том бодлоготой, хөрөнгө хүч их зарцуулагдсан ийм том дэд үтцийг шийдэж одоо аж амьдралын төвшин сайжрах тийм нөлөөтэй. Гэтэл нөгөө талдаа саяын Тулгтын хэлсэн шиг төсөв санхүүгийн боломж болж байгаа бас юм хязгаарлалт нөл байгаад байдаг. Тэгвэл энэний одоо юу гэдэг энэ дилемма гэх юм энэ зөрүүг яаж арилгах юм бэ гэж. Мэдээж бид нэр Баян улс одоо татвар дотоодын нийтлүүлэгдэх хүмүүс 4,000-аас 20,000 болоод ингээд нэмэгдээд эхлүүл энэ 67% нь амьдардаг 60 гаруй хувь нь амьдардаг энэ хоттой мэдээж их төсөв мөнгө зарцуулаа явах байх. Гэтэл яг өнөөдөр тийм боломж бол харьцангуй хязгаарлагдмал байна. Тийм учраас технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг харьцангуй Монгол улсын мэдээлэл технологийн салбар бол дэлхийн топ одоо юу гэдэг нэг 30-аас 50 улстай бол мөр зэрэгцээ явж байгаа. Харьцангуй өрсөлдөх чадвар сайтай юм салбар байгаа. Тэгэхээр энэ салбарынхаа мэдлэг нөө хав, ресурсуудыг, нөөцүүдийг хоттойгоо хуваалцмаар. Зөвхөн хот гэлтгүү. Бүх Монгол улсынхаа одоо энэ шийдвэр гаргаж байгаа энэ нийтлэг эрх ашигын төлөө шийдвэр гаргаж байгаа функцүүдтэй бид нар хуваалцмаар байна. Улаанбаатар хоттой тэр аюулгүй хот байх талаас нь ухаалаг хот байх талаас нь төгжрлийг багасгах талаас нь бид нар хуваалцж болж. Тухайлбал өөрийн чинь асуусанд яг төгжрөлтэй холбоотойгоор бид нар юу хийж чадах юм бэ? Нийт хүн амын 40 гаруй хувь нь ашигладаг өнөөтөлийн гар утастай хэрэглэгчдийг бид нар хотоор яг төгжрлийн цагаар хаавар яаж зорцоод байгаа. Хаанаас хаашаа чиглэл нь хамгийн их байгаад байгаа. Хаана хамгийн одоо юу гэдэг тэр замаар зорчиж байгаа тэр хурдц нь багасаад байгаа. Энийг хэрхэн яаж зохицуулж болох юм гэдэг тэр одоо их өгөгдөл юу big data дээр тулгуурласан тэрийг гаргаад авчиж болж байна. Тэрэн дээрээ нэмээд
бид нар хиймэл оюун ухаанаар тодорхой факторуудыг өөрчлөөд за энэ замын гэрлэн уулзуурыг тэгвэл ингэж асаагаад эсвэл энийг нь гэрлэн уулзург болгоод замуудыг ийм том тойрог нэг чигийн хөдөлгөөнтэй болгоод ингэ явчвал одоогийн энэ өөрчлөлтөн дээр чи яаж нөлөө үзүүлэх юм бэ гэдэг тэр тооцоолыг нь бас хиймэл оюун ухаанаар бас гаргаад өгч болж. Ингээд энэ дээр тодорхой шийдвэр гаргах боломж өгье. Бодиттой дата гараад ирвэл мэдээж шийдвэр гарах бах. Тэр нэг яаралтай шийдвэр гарах. Яг л энэ нийгмийн асуудал учраас тэрийг нь гүйцэтгэхэд нь бас давхар оролцоод явах юм боломж болцоо байна. Тэгэхээр зэрэг одоо бид нар энэ ажил дүрийн 4-р хувьсгалын тэр дижитал трансформашн буюу дижитал хөгжлийн шинэ шат руу гарахад хэрэгтэй байгаа хамгийн чухал тийм нэг зарчим буюу co-creating value, хамтдаа value бий болгох гэдэг зарчмыг бид нар хоттой болон одоо юу гэдэг байж болох бүх институтуудтай хамтарч ажиллахаар хүсэж байгаа юм л байгаа даа. За энэ хот захирал маш их баярлалаа. Маш тийм бүтээлч санаачлаг гарч ирж байна. Бүгдээрээ баяр хүргэе. Би бүр их маш баярлж байна. Unitel Group Монголын одоо хамгийн том өөрийн телефоны оператор. Тэгээд би нөгөө IT-ийн салбарын үнэт ойлгоод байна л да. Нөөдүүд антеннууд байдаг хөхгүй. Тэгээд тэр антенн дээр холбогдсон тий гар утсаар хаана илүү их төгжрөл хэдэн цагийн үед бий болж байгааг бол чинь гар утасны тэр хандлт антеннаар бол мэдрэх болцоо байдаг. Тэгээд бас хот маань энийг хэрэгэлдэггүй байхдаа хэрэгэлдэм болов уу гэж би бас бодож байсан. Тэгэхээр амар сайхан дарга бас та бүхэн Unitel Group-ийн санаачлаг хүлээж аваад бас бодтойгоор дараа нэг уулзвал яасан тий. Би бас тийм урайлга хийж байна. За их олон сэдв байгаамаа. Саяныхаас үргэлжлүүлээ буцаж зарим нь очино. Тэгээд мөнгө соёлоосоо нэг асуулт асуумаар байна. Та өнгөрсөн хугацаанд бол ногоон хөгжлийн талаар бол нэлээд олон санаачлаг гаргаж олон улсын байгууллагатай хамтарч ажиллаж байгаа. Тэгэхээр Улаанбаатар хотын бизнесийн таатай орчин, амьдрах таатай орчинд тий хувь нэмэр бол оруулах саналууд, санаа аваад хуваалцаач одоо манай энэ залуустаа. За бүгднгийнх нь орой мэндийг ирье. Тэгээд түрүүний яг асуултанд хариулахаас өмнө түрүүн бас тулгад болон бусад хүмүүсийн маань хэлсэн дээр саналаа нэмэрлэхэд жишээлбэл Улаанбаатар хотын бизнесийн орчны тухай ярихад таны санаанд юу мэдрэгдэж байна, бодогдож байна гэдэг дээр миний зүгээс жишээлбэл Монгол улс бол бусад одоо жишээлбэл Америк нэгдсэн улс ч гэдэг юм уу улсуудтай харьцуулахад нэгдмэл улс. Өөрөөр хэлэх юм бол тухайн улсуудад бол мужууд өөрсдийн гэсэн хууль эрх зүйн орчинтой байдаг бол Монгол улс бол үндэсний хэмжээний гол хууль эрх зүйн орчиндөө захирагдана. Тийм учраас магадгүй Улаанбаатар хотын гол одоо хийх ажил нь юу вэ гэхээр дид бүтцээс гадна бас одоо зөөлөн дид бүтцээр хангах энэ асуудал юм болов. Мөн одоо үндэсний түвшинд парламенттай ч юм уу нөлөөллийн үйл ажиллагааг бас хүчтэй хийж явах хэрэгтэй юм болов гэсэн юм бодогдож байгаа. Төсвийн хувьд мэдээж зөвхөн Улаанбаатар хот гэлтгүй Монгол улс маань өөрөө маш хязгаарлагдмал, засгийн газрын үрийн хэмжээ өндөр, төсвийн алдагдал өндөр ийм одоо нийгмийн даатгалын шимтгэлтэй дансандаа мөнгөгүй төсвийн алдагдлаа нөхөх ийм хэмжээнд явж байгаа улсын хувьд хотыг ярихад бас хүнд ийм нөхцөл байдал байгаа юм. Гэхдээ тэр Улаанбаатар хотын төсөвдөр аж ахуйн нэгжийн орлого очихгүй байгаа. Улаанбаатар хот өөрөө зарим нэг дүргүүдийг санхүүгийн хувьд дэмжлэг үзүүлдэг. Яагад гэвэл орлогын одоо бас илүүдэлтэй гэдэг утгаараа бусад алдагдaltaй дүргүүдэд бодвол миний аймагуудтай хэлэх чад дүргэжлээ. Нэг өөр нэг хүсрэг юу гэхээр яг нөгөө тухайн хотууд аймагуудаа ялгарлаж өгж байгаа нэг зүйл нь юу вэ гэхээр орон нутгийн хөгжлийн сан гэж байна шүү дээ. Орон нутгийн хөгжлийн сан чи өөрөө дөрвөн гол их усртэй нэг нь нөгөө амнаат гэнтергээд бусад татрууд орж байгаа гэж шууд бусдаараа иймэрхүү зохицуулт бол ер нь байгааг зөвөр нэмэлт мэдээл олгоод хэлчихдэг юм гэж бодож байгаа. За миний зүгээс ногоон хоттой холбогдуулаад хэлэх зүйл юу вэ гэхээр ер нь бол манай үндэсний стратегийн хүрээлэн гэдэг төрийн бас байгууллага маань Европын эсрэгийн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр гадаадын хоёр байгууллагатай хамтраад Улаанбаатар хот маань хэрхэн ногооноор хөгжих боломжтой юм бэ буюу эрчим хүч, нийтийн тээвэр, улс, хог хаягдал, газар ашиглалт гих мэт одоо барилга байгууламж гих энэ 7 гол чиглэлээр ямар үйл ажиллагаа, ямар төслүүдийг санал болгож хэрэгжүүлж болох вэ гэдэг ийм төлөвлөгөөн дээр ажилласан ерөнхийдөө дуусах шатанд явж байгаа хот маань хамтраад нэлээд ойр дотн ажилласан. Тэгэхээр яг энэ ногоонтой холбогдуулаад өнөөдрийн бизнесийн орчинтой холбогдуулаад тулгаад хэлэхэд жишээлбэл хамгийн гол нь Улаанбаатар хотын иргэд бид аж ахуйн нэгжүүд бүгд энэ хоттой амар амгалан таатай аз жаргалтай л амьдармаар байна шүү дээ. Тэгээ сүүлийн үед бидний бухимддаг асуудлуудын нэг нь агаарын бохирдол, нийтийн тээвэр гэд голчлон яригдчихсэн. За агаарын бохирдол тодорхой
хэмжээгээр шийдэж байгаа юм байна гэж үзэх юм бол үлдэж байгаа асуудал бол нийтийн тээвэр. Тээвэр дээр төвжирэл дээр хамгийн гол нь анхаарах асуудал бол нийтийн тээвэр гэж зөндөө ярьж байгаа. За хот өөрөө бас хэрвээ төссөн мөнгөний шийдэгдвэл боломжийн хөтөлбөр бол боловсруулсан байгаа. Улаанбаатар эдийн засгийн форум дээр бас би өөрөө энэ хэсгээр модератор ихтэй нэлээд мэдээлэл авсан. Түүнээс гадна манай энэ Ногоон хотын үйл ажиллагааны төслөөр бид нар юуг санал болгож байгаа вэ гэхээр А, Б, С гэдэг энэ хотын янз бүрийн нөгөө бүглэрэг сааруулах зоонууд туваахыг дэмжиж байгаа. Мөн нөгөө талдаа явган хүмүүст зориулсан зам, дугуйн зам, цахилгаан дугуйг оруулж ирэх. Цахилгаан дугуйгаар ер нь ердийн дугуйгаар явж хахад зам зуураа бас таатай байдлаар цаг боломжоо өнгөрүүлэх ийм таатай ногоон болон бусад ийм орчныг бий болгох гээд маш олон төслүүдийг санал болгож байгаа. За эрчим хүчний чиглэл бас нэмэгдэж орж ирж байгаа нийтийн тээвэртэйгээ холбогдуулаад мэдээж энэ дээр цахилгаан тээвэр яригдж байгаа. Мөн одоо цахилгаан тээвэр ердийн одоо автобус үйлчилгээнд дээр нэмэх нь нөгөө дээвэр дээр нь бас сэргээгдэх эрчим хүчний асуудлыг шийдэх байдлаар ийм нөгөө скринүүдийг дэлгэцүүдийг байрлуулах энэ эрчим хүчний нөөц бололцоог салбар хооронд хуваахын тулд жишээлбэл автобусны буудлууд дээр ийм эрчим хүч энэ саяны дэлгэцүүдийг байрлуулах гэх мэт маш олон ийм шийдлүүдийг санал болгож байгаа. Нийтдээ бид нар 14 чиглэлийн том үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулаад тэр нь маань дотроо 42 төслүүд бол задарж байгаа. Нийт зүнгээрээ 1 тэрбум долларт багтах ийм дүнтэй төслүүдийг санал болгож байгаа. Энэ богино хугацаанд бас хэлж амжихгүй байна. Энэ стоп сайн гарчгаар би чи сандраад учиргүй хурдан ярьчлаа. Уучлаарай. Тэгээд хамгийн гол нэмж хэлсэн юм юу вэ гэхээр байна уу? За яа уучлаарай. Хамгийн гол нэг давуу талаас хэлчих гэж бодож байна. Төсөв санхүүгийн хувьд эн чинь маш нэмэртэй зүйл болж байгаа шүү. Яагаад энэ төсөл хэрэгжээд байгаа вэ гэхээр Европын сэргээн босголт хөгжлийн банк дэлхийд даяар 16 хот сонгож энэ төсөл хэрэгжүүлж байгаагийн Азиас анх удаа сонгогдож байгаа Улаанбаатар хот. Тэгээд Green Climate Fund уур амьсгалын одоо сан тэгээд Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас санхүүжилт орж ирэх боломжтой. Хэрвээ манай хот энэ үйл ажиллагаагаа батлах юм бол мөн мэдээж үндэсний болон улсын болон нийслэлийн төсвөөс хамтраад энэ төслүүдийг хэрэгжүүлэх ийм боломж бүрдэж байгаа. За баярлалаа. За мөн сонирхолтой баярлалаа. Энэ асуудлаар та бүхэн хоттойгоо ойр ажиллаж байгаа юм. Та нар бол за би чинь холбож өгч гэл үзээд нь шүү дээ, тий. Тэгэхээр бол эргээд энэ төгжрөлтэй холбоотой би нэг үндэсний статистикийн орооны ариун зай даргаас мэдээлэл аваад сууж байна. Ингээд юм амар болж тээ. By the way энд нэмэхэд үндэсний статистикийн хорооны 12 цэгийн та бүхэн байнга өөрчлөлж байгаа. Дэлхийн шилдэг статистикийн 10 вебсайт нэг болсон байлаа. Тэгэхээр бүх юмараа бид нар бас хойш татагтаад байгаа юм байхгүй. Монголчууд ч бас нэгийг юм хийхээр үнэхээр сайн хийдэг. Улаанбаатар хотод өнөөдөр 401,185 тээвэр хэрэгсэл байгаа юм байна. Гэхдээ үүнийг бол амар сайхан дарга бол мэдж байгаа. 10-аас дээш насжилттай машиныхын тоон хэд гэж бодож байна? 77.5%. 3-аас дээш одоо насжилттай машины тоо 2% гэж байна. Тэгэд одоо нэг 4-8 жилдээ нь одоо 20% ч гэдэм үү. Тэгэхээр бид нар зам гүүр бариад идэг, хот маань тэлээд идэг, хүн ам нь одоо бүр 1.5 сая руу төгсөж байна. Тэгэхээр зөв миний зүгээс бас хуваараа бас гав нэг захиралтын сууж байна. Энэ панелийн дараа бид нар албан ёсны саналуудаа бас өгнө. Тэгээд дарагтай амар сайхан дарагдаас хүргэж өгье гэж байна. Сингапурт бол жишээ нь ингэдэг те. Нэг таны зүгээр тэрэн дээр хувийн бодлого асуумаар байна. Бас бодлого явуулж байгаа юм уу? Машинууд одоо хуучин машиныг бол үнэхээр одоо импортлдог болчлоо л да манайх те. За өрүүлийн бол зөв бурууг нь яриха болий бүр. Угаасаа иргэдийн амжиргаа тийм байгаа учраас. Тэг ингээд жилд ингээд 30-40 мянгаар ингээд машин нэмэгдээд байхаар тий. За нөө утаа ингээд буурч гэсэн чинь нөгөө бүгдээрээ ингээд насжилт өндөртэй машин байгаа болохоор энэ дээр нэг шийдвэртэй арга хэмжээ авахгүй мó. Хуучин машин оруулж ирэхээр өндөр таттай байдаг. Эсвэл оруулахаа болдог чи 10 жилээс дээш насжилттай машиныг оруулмааргүй байна ч гэдэм үү. Тэгэхээр 80 орчим хувь нь 10-аас дээш юу байгаад байна шүү дээ. Тэг хүн болгон машин унаад байдаг. Тэг нийтийн тээвэр. Тэгээ Сингапурт бол нэг юм байдэ. Машины дугаарыг бүр ингээд жилд хэдийг өгнө гэдэг квоттой тохирдог бүр тий. 20,000-ыг ч юм 10,000-ыг өгнө гэдэг. За 10-аас дээшээ тэр суглаагаар олгодог. Тэгээ илүү гарсан дээр нь бол
бүр ингээд $80,000 ч гэдэм ингээд бүр дуудлага худалдаагаар тэр баян улсууд авдаг. Тэгээ 10 жил унсан машин бол ерөнхийдөө шууд хог дээр гардаг буюу Сингапур улс бол Японы дараа хоёр дахь орн болчиход байна. Хуучин машин экспортлолтгоор. Манай Орос бол баг хуучин машин импортлолтгоор нэгт явчих гээд байна л та. Тэгээ энэ дээр одоо хотоос болоод засгаас ямар арга хэмжээ авъя гэж бодож байгаа. Бодлогын ямар нэгэн алхмууд байна уу? За, ер нь зүгээр энэ асуудал дээр бид нар нэлээд дөрвтэй арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх ёстой гэж бодож байгаа. Мэдээж бол одоо иргэд өөрсдөө автомашин хуваараа болон бусад чиглэлээр импортлж оруулж ирээд хэрэгжилж байгаа. Гэхдээ манад нийтийн тээврэнч тэр нийт хэрэгжилж байгаа автомашины дийлэнх хувьч тэр дандаа одоо 2 дахь 3 дахь орнуудын зах зээл дээр бүр тултлаа явагдсан. Саяны хэлдэг нөгөө хугацаанд дууссан автомашинууд орж ирж хэрэглэгдэж байгаа. Гэхдээ энийг одоо бүгдийг үг үсгээд болохгүй гэж явуудах тийм боломжгүй учраас өнөөдөр хүртэл явж ирсэн гэж байна. Цаашдаа энэ байдлаар үргэлжлээд авах үгүйвэл тийм байж болохгүй л гэж. Татварын тухай хууль дээр тодорхой өөрчлөлт орох асуудлууд байгаа. Ер нь ингээд хэдэн жилээс дээш насжилттай машин орж ирж болох юм болохгүй юм. За ингээд буруу ч юм шиг, зөв ч юм шиг, эсвэл сүулдэ дундаа ч юм шиг бүрүүлтээ яваад байх юм уу, үгүй юм уу гэдэг энэ асуудлууд бий. Энэ буруу өрүүлтэй автомашинууд гэдэг дийлэнх нь бий болсон. Гэхдээ энийг одоо өнөөдөр хууль гаргаад маргааш хориглох юм бол боломж байхгүй. Тэгэхээр орж ирэхэд нь хязгаарлалтаа тавих. Жишээ нь 2021 оноос бол Улаанбаатар хотод буруу өрүүлтэй автомашиныг шинээр бүртгэхгүй гэдэг ийм хувилбар байж болох уугүй юу гэдэг асуудлыг судалж байна. 25 оноос цаашаа ер нь буруу өрүүлтэй автомашин Улаанбаатар хотод явах уугүй юу гэдэг асуудлаа бас ямар хувилбараар гаргаж болох уу гэдэг. Ингээд нэг улс хот юм бол бид нар бас нэг стандарттай нэг тийм одоо тодорхой бодлоготой явахгүй болохгүй гэж. Нийтийн тээвэрч муу ялгаагүй. Тэгээд агаарын бохиролд оруулж байгаа. Одоо та бүхэн хэрвээ анзаарч байгаа бол энэ нүүрсний нөгөө үнэр байхгүй болоод утаа ихтэй үед нүүрсний үнэр байхгүй болоод ирэхээр одоо яг автомашинаас ялгарч байгаа тэр хорт утаанууд биднэрт шууд одоо үнэртж байгаа мэдрэгдэж байгаа ийм одоо зүйлүүд байгаа. Нөгөө янз янзын үнэртэй тийм гэдэг юм. Энийг ялгараад ирж байгаа. Өмнө бол нүүрсний утаа тортогтой ойлдоод ирөөсөө тэр чигээрээ нүүрс үнэртдэг байсан бол одоо энэ автомашины хорт утаа ямар хөө хэмжээнд байна гэдэг. Тэгэхээр энэ дээр бол нийтийн тээвэрт ямар одоо стандарт байх юм, цахилгаан байх юм уу, газан байх юм уу гэдэг. Цаашлаад бид нар бас зарим одоо зохицуулалтаа хийгээж байгаа бүрчлэлээр ирэх хавраас эхлээд энэ авто зам дураа бид нар RFID гарвал одоо явж байгаа нөгөө бүртгэл татвараа бүгдийг тооцдог. Заавал цагдаа зогсоогоод одоо чи явна явахгүй гэдэг хэвгүй. Тэгээд бүрчлэлээ тогтоогоод хотын төврөөгөө орж ирэвэл жоохон ахиухан мөнгө төлөөд орж ирээд энийгээр одоо чөлөөтэй яв. Торгуулж байгаа явж болохгүй өдөр явж байгаа юм бол тэр торгуул нь автоматар өөр дээр нэмэгддэг. Тэрийг нь бүгдийг ингээд хянжээдэг хин хизээ ямар автомашин хаана явж байгаа юм гэдэг. Энийг нэгдүгээрт хийж. Хоёрдугаарт бол бас та бүхэн хэрвээ сонсож байгаа бол автозамын хураамжийг тодорхой хэмжээгээр нэмж байгаа. Сайхан зам нэхэд идэг. Тэгсэн мөртлөө замынхаа хураамжийг төлдөггүй 20,000 төгрөгийн хураамж тавьсан жилд тэрийг сард хуваах юм бол бид нар хэдэн төгрөгийн хураамж төлдөг үлээ. Тэгээ тэр хэмжээгээрээ сайхан замаар явах хүсэл байгаад идэг мөртлөө хот нь хөрөнгө оруулалтаа хийж чаддгүй, замынхаа хог шороог цэвэрлж чаддгүй юм бол тэр зам дэд үтсийнхаа чанарыг сайжруулах, арчилгаа туртлагыг сайжруулахын тулд бол бас энэ замын хураамж, моторын багтаамж, овор хэмжээ, агаарын бохиролд үзүүлж байгаа хувь нэмэр тэгээд нөгөө нөлөөллөөр нь өөрчилж одоо энэ 20 оноос эхэлж тогтоож эхэлж байгаа. Тэгээ нэг машин бол одоо хамгийн багадаа сарын 8,000 төгрөг төлөөд Улаанбаатар хотынхоо гудамжаар зорчдог байх. Тэр хэмжээгээрээ зам сайн байх юм асуудал ярьж байгаа. Баярлалаа. Та бүхэн бол төлөвлөж байгаа гэж ярьж чинь зүгээр би утаан дээр ажилласан шигээ энэ шийдэмгийн алхам хийгээрэй гэж хүсмээр байна. Та бүхэн дэмжиж гэнэ үү те? Энэ машины асуудал ингээд шийдэхгүй бол жил болгон ингээд нэмэгдээд байгаа. 10-20% нэмэгдэж байна. Бид нар Улаанбаатар хотын замыг 10-20% хөрөнгө оруулалт хийж тэлж чадахгүй. Тэгэхээр дагуулгатуудаа тэр бизнесүүд очтон татврын хөнгөлтөө үзүүлээ. Мөн үү? За саяны энэ ярьдаг төлбөртэй зам дээр автомат RFID-тэй тий 100-200 төгрөг өгөөл налахын зам руу гарах гэж ингээл бөө очруулдаг зүйлийг бол ямар ч технологиор шийдэж байгаа юм байна. Хавраас ажилтны орно гэж ойлгох болох уу тий? За баярлалаа. За энэ дээр
Өнөөдөр бид нар тал хугацаа руугаа орж байна. Та бүхний бас энэ саналыг харж байна. Ерөнхийдөө хотын одоо бизнес хийх аятаа тахта орчныг бүрдүүлэх зүйл дээр бол олон улсын ранкинг системүүд байдаг л та. Жишээ нь улс дээр нь болж doing business ranking гэдэг юм уу те. Эсвэл одоо хотуудын өрсөлдөх чадрын индекс гэдэг Economist сэтгүүлээс гардаг ч юм уу. Маш олон ранкинууд байдаг. Монгол одоохондоо тэнд ороогүй байгаа. Тэрийг бол ярих юм бол өнөөдөр хилцүүлийн хугацаа дуусахгүй. Зөвхөн хувь хүний хувьд би хотын асуудалд бол маш их судалгаа хийж бас энэ талаар ном гаргаж байгаа. Хотын удирдлагад өгөх 100 санаа гэдэг ном. Үүнийг бол танд одоо гарахаар нь танд бас тэр 100 санаагаа танд өгье. За үүн дотор байгаа нэг санааг өнөөдөр хуваалцмаар байна. Энэ номын талаар би анх удаага та бүхэнд бол ярьж байгаа шүү. Хотын удирдлагад өгөх 100 санаа гэдэг. Энийг бас хамтаа бүгдээрээ бичээд ингэ өгье. Одоо нэг 40 санаа бичсэн байгаа. Үүний нэг санаа нь бол одоо хотын эдийн засаг гэдэг зүйлийг бид нар ярихаас байна. Тэ? Тэр зам Монгол улсын хувьд Улаанбаатар 67% нь одоо GDP бүрдүүлдэг хотын хувьд. Хотын эдийн засгийг ярихын тулд бид нар газрын тухай ярих хэрэгтэй. Байршил, төвлөрөл яагаад Улаанбаатар юм бэ? Яагаад Улаанбаатарын газар үнэтэй байдаг? Гэхдээ бид нар өнөөдөр энэ сэдвийг огт ярихгүй байгаа учраас би өнөөдөр энэ форум дээр заавал ярмаар байна. Facebook-аар сарж байгаа усууд Twitter-ээр харж байгаа бах. Жишээ нь цэцэглэл хүрээлэнгийн асуудлыг ярьж ин л та. Тэ? Аюулгүй том талбайг ингээд 2-3 компани хуваагаад авцсан. Юу ч барихгүй 10-20 жил болчихлоо. Мөн биз? Ямар арга замаар авсан бүүмэд. Тэгээ юу барих гээд байгаа нь бүүмэд. Ард иргэд тэрийг алхаж чадахгүй. Тойроод бүгдрөөд байдаг. Дунд нь ядаж явган үний зам гаргаад явцдаг тийм болгож болохгүй юм. Хүүхдийн паркын асуудлыг би ярьж ин л та. Та нар дэмжиж гин үү? Энийг шийдэх ганцхан зүйл байгаа гэж би харж байна. Амар сайхан дарга. Та үүн дээр санал нэгдээд ажиллах гэж байна. Би бол энэ бүртгэлийн ерөнхий хууль дээр бол ерөнхийдөө тэр заалт их зүүн юу гарцсан билээ хүмүүсээ. Сая жидүүчтэй асуудал сөхөгдсөн. Яагаад вэ гэхээр big data, open data гэдэг зүйл хийгдсэн. Нээлттэй одоо өгөгдлийн сан бий болоод компаниудын хувь эзэмшил үүсгэн байгуулагчийн одоо мэдээлэл нь тодорхой лимиттэйгээр гарсан. Тийм биз дээ, тэ? Одоо бид нар энэ Investor Nation гэдэг энэ хөрөнгө оруулагч үндэстэн шуулахаар нэг л зүйлийн уриалгыг хийж тэр бас батлагдсан байгаа хуулийг ажилд оруулмаар байна. Улаанбаатар хотын бүх газрын эзэмшлийг нийтэд нээлттэй болгомоор байна. Дэмжин үү та нар? Ингэснээр хүмүүсийг одоо за тэр газар авчиж, тэр ингэчиж гэж бие бинийгаа одоо юу яхад асуудал ерөөсөө биш юм байна. Газрыг нээлттэйгээр эдийн засагт үр өгөөчтэйгээр эргэлтэнд оруулах асуудал байгаа юм. Тийм биз дээ? Тэр хамгийн одоо сайн жишээ бол талбайн зүүн талд байсан тэр хуучин хэвлэх үйлдвэрийг одоо Там богд групп тийм ээ нээлттэйгээр хувьчилж аваад хичнээн сайхан Монгол брендийн говийн тэр дэлгүүр department store болгож одоо өнөөдөр тэнд очиж штэ 20 хэдэн тэрбум төгрөгөөр авсан. За одоо би нэг зүйлийг яг танаа шууд асуумаар байна. Сөүлэн гудамж дээр намайг баг байхад л байсан тэр хангаа зуршил буудал. Хиний эзэмшилт байдیں۔ Яагаад тэнд одоо Монголын ая дутаа орчныг муухай болгоод тэнд байгаад байгаа. Энд байгаа улсууд хувьцааг нь аммаар байна тэгвэл. Одоо хуулаараа тэрийг авсан бол тэр газар дээр юм барих ёстой. Үндэсний хүүхдийн парк ялгаагүй. Би зөв хоёрхан жишээг нь хэлчихэ. Үүн дээр таны байр суурийг асуумаар байна. Шийдэл нь юу юм? Тэгээ тэр хуулиа хэрэглээд газраа бүгдээрээ нээлттэй болгох л доо. Тэ? Ямар компани, хувь хүн, ямар газрыг, ямар хугацаагаар лизэнтэй, ямар ингээ авсан юм бэ гэдгийг бид нар мэд хэрэгтэй байна. Та үүн дээр нэг өөрийнхөө бодлыг хэлээч. За энэ бол ерөөсөө хотын ирээдүйн амьдрах уус их хүү гэдгийн үндэс болсон асуудал газар. Газар бол ер нь замаа алдсан шүү дээ өнгөрсөн хугацаанд. Нэг хэсэг нь хэдэн зуун гагаар нь авдаг. Нэг хэсэг нь 1 метр авдраад газар авахгүй хэдэн жил хүлээдэг. Дундуур нь тэр авсан хэдэн зуун гагаар авснаа талах шиг зүссээр байгаа зараад амьдэрдэг нэг хэсэг нь байна. Авснаа хэрглэж чадахгүй хашчаад хогийн сав болгоцсон, хонхор болгоцсон нэг хэсэг нь байна. Авцсныгаа яг зориултын дагуу ашиглаад явж байгаа сайхан бүтээн байгуулалтууд бий болсон газрууд байна. Гэхдээ энэ дундуур бол анхаарах ёстой олон асуудал байгаа. Газрын асуудал дээр бид нар нэлээд одоо онцгой анхаарал тавьж байгаа. Тэгвэл тэрийг зүгээр анхаарч яана гэдэг нэг тийм худлаад журам гаргаад хийсвэр дүрм гаргаад зэгцлэх тухай асуудал яриад мартах дахиад цааш нь үргэлжлэдэг асуудал байхгүй гэж. За өнгөрсөн хугацаанд би одоо хотын дарга өнгөрсөн 3 сард болоод
одоо түүнээс хойш энэ газартай холбоотой нэлээд олон судалгаа авч байгаа. Талбай уртлаа олгогдсон. Хөрөнгийн бирж цахилгаан холбоо дундх гол замыг олгогдсон. Улаанбаатар хотын өмнөх цэцэрлэгээ олгогдсон. Гутлын 22 гэдгийн арталга одоо цэцэрлэгт хүрээлэнгээ олгогдсон. Дараамын талбайгаа олгогдсон. Энийг бүгдийг зуцалж байгаа. Зуцлахын зуцалдсан. Буцаагаад хотын эзэмшилд авч байгаа. Хамгийн сүүл төмөр замын цэцэрлэгт хүрээлэн авилгатай тэмцэх газрын зориултаар орон сууцаар олгогдсон байсныг саяхан сар гаруй өмнө зуцалсан. Гэх мэтээр ингээд бид нэр нийтийн эзэмшлийн талбай нийтийн эзэмшлээрээ байх шүү дээ. Бизнес хийж болно. Бүгд л бизнес ашиг орлогын төлөө явж байгаа. Тэгвэл тэрэнд бас нэг жоохон хэм хэмжээ гэж байх ёстой гэж бодож байна. Хаана барилга барих вэ? Бүх газар орон сууц барьчаад дахиад үлдсэн алгын чинээ цэцэрлэгт хүрээлэнгийн дахиад одоо автомашины зогсоол нэрээр барилга байшин болгоод явах тийм боломж байхгүй. Энэ бүгдийг нийслэлийн тусгай хэрэгцээний газрыг авч байгаа эдгээр. Эмнэлэг сургуулийн газрууд байна. Бүх судалгаа гаргагдсан. 1-р эмнэлэг, 3-р эмнэлэг, одоо 2-р эмнэлэг гээд бүгдийн хажуу талаас нь ингээд хэмлээд авцсан. Барилга байгууламж бариагүйг нь буцаагаад авч байгаа. Тусгай одоо хэрэгцээнд. Тэгээд дахиад газрын дуудлага худалдааг бид нэр шинээр зохион байгуулах гэж байна. Ашигтай гэсэн талбай дандаа олгогдсон. Тэгвэл тэрийг буцааж аваад яг одоо зах зээлийн зарчмаар гэдэг юм уу? 10 га газар байгаа бол 5 га гэдэг бол нэг гаагаар нь төлөвлөлтөө хийгээд яг энэ зориултаар орон сууцны эсвэл одоо үйлдвэр үйлчлэгээний нэг бол эмнэлэг сургуулийн зориултаар ашиглана гэдэг нээлттэй дуудлага худалдааг нь явуулж эхлэе гэж газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулсан явж байгаа. За энэ зарим нэг хотын өнгө үзэмж нөлөөлж байгаа барилга байгууламжууд байна. Хугацаатай үүрэг өгч байгаа. 13 дугаар хорооллын одоо нэг ИСМС ямар төв бэлдээ нэг шатцсан нэг өөрийнхөө барилга бий. 10 жил болж байгаа. Эзэн байхгүй. Жилийн дотор 2 жилийн дотор хагасын дотор энийг буулгаа шинчил. За тэр одоо босод саяны яриад байгаа тэр зочд буудал байна, хангаа зочд буудал гэдэг юм уу. Хугацаатай үүрэг өгөөд тэгээд өөрсдөө ч гэсэн зарим төсөл рүү боловсруулад явж байгаа нь байгаа байх. Тэгээд хугацаанд шинчилж янзлахгүй бол дараагийн хууль журмын хүрээнд нь одоо асуудлуудыг шийдвэрлэх. Хүний өмчөд бид нар бас шууд алдах тийм боломж байхгүй. Хэрвээ хуулиар олгогдсон энэ боломжийг ашиглаад хугацаанд шинжилгээ төлөвлөх ажлаа хийвэл тэрийг одоо цааш нь үргэлжлүүлээд явъя гэж байгаа. Өшөө олон ийм газрууд байна. Зарим нь бол одоо хамтарсан компаниар олгогдсон. Цуцлаад гэдэг юм уу. Тэгтээ цуцалж яагаад дандаа бизнесээ охирогоод иж болохгүй. Нэгэн төр одоо бас хуулийн хүрээнд хөвчлээд олгохыг олгоод өгсөн бол тэр зориултаараа ашиглагдаж гин үгүй юу гэдгийг нэгдүгээр тарах хэрэгтэй. Хоёрдугаарт бүр одоо болохгүй ашиглагчгүй яахчгүй байгаа бол бид нар эхнээс нь ингээд шатараатай арга хэмжээнүүд аваад явж байна. Тэгэхээр та хувьдаа түрүүн нийслэлийн газрын энэ бүртгэлийг одоо нээлттэй болгох дээр бол дэмжиж байгаа юм. Угаасаа энэ нээлттэй болох ёстой. Бид нар газрын одоо бүртгэлийн систем гэдэг улс орон даяар хэрэглэгдэх юм систем геодын зураг зүүн газартай хамтраад хэрэгжүүлээд явж байна. Цаашлаад одоо шууд Улаанбаатар хотын эзэмшлийн газарт одоо зөвшөөрлгүй Улаанбаатар хотод 50-60 барилга баригдсан байна. Өнөөдрийн байдлаар. Энэ бол хоёр талтай. Нөгөө аж ахуйн нэг жирэгдэн барилга барья гээд хот дээр очихоор зөвшөөрөл өгдөггүй нөгөө авилгал хэл ах бол энэ шатандаа хаад ноёд хатагтаанаар болцсон ийм албан тушаалтнууд мөнгө нэхээ суучдаг гэдэг ийм яриа бий. Энэ нь бол бас тийм амархан өөрчлөгдөхгүй байгаа. 20-30 жил явж ирсэн ийм одоо буруу жишгийг өөрчлөхөд бол шатандаа ил дод нээлттэй байх. Тэгээ цаашлах юм бол бид нэр энэ газрын одоо систем технологийн шийдлээ ашиглаад жишээ нь цэцэрлэгт хүрээлэн дотор гэдэг юм уу яармаг дээр хэн нэгэн хүний эзэмшиж байгаа амар сайхны эсвэл бат сайхны эзэмшиж байгаа газар зөвшөөрлгүй барилга хэн нэгэн хүрч байгаа бол шууд мэдээллийн сан дээр орж ирдэг энэ сателлайтаар дамжсан технологийн шийдлүүд мэдээллийн санг ашиглая гэж байна. Одоо бол хаанч байсан зөвшөөрлөлтөө зөвшөөрлгүй барилгууд баригдаад тэгвэл зөвхөн зөвшөөрөл авсан барилга дээр барилгын ажил яваад байна уу эсвэл зөвшөөрлгүй газар дээр барилгын ажил яваад байна уу гэдгийг заавал хэн нэгэн тэнд очиж одоо орилж чарлж эсвэл бол харж хөөжөөж хардаг биш. Энэ мэдээллийн технологи ашиглаад авдаг болёо гэж. Тэгэхээр бүх зүйл нээлттэй болно.
Одоо биднэрт 20 гаруй мянган газрын зөрчил байна. Гэрчлэгийг нь олгоцсон, кадастрт оруулсан. Гэрээ хийцэн гэрчлэгээ аваагүй. Гэрчлэгээ авцсан бусдад шилжүүлсэн. Нөгөө 78 гэдэг шиг явцсан ийм асуудлууд байгаа учраас энийг бас одоо судалгаа тооцоог гаргаж нэг бүрчлэн гаргахад бас нэлээд цаг хугацаа орж байгаа асуудлууд байна. Ер нь нийслэлээр бол бүх зүйл дундын мэдээллийн сан гээд ашиглалтанд орж байгаа. Ийшээ байгууллагууд мэдээлэл хийх ёстой. Тэгээд бүх одоо газрын холбоотой мэдээллийг хаана дуудлагуудаар худалдаж байгаа, хаана хэдэн төгрөгийн газар зарагч байгаа, хий эзэмшиж байгаа гэдгийг тэр цахим мэдээллийн системээр ороод бүгд авах боломж нь бүрдэж байгаа. За баярлалаа. Бас тэн дээр тодорхой юм хийж байгаа маань. За үзэгчдээс оролцогчдоос асуусан асуултын нэг онцолж асуумаар байна. Захуудаа хотоос нүүлгмээр байна. 100 айл наран туул хоёрыг яах вэ гэсэн байна. Та үүн дээр хариулт өгөөч. За Захууд хотоос нүүнэ. 100 айлыг нүүлэх тухай асуудал яригдаад явж байгаа. Одоо Налахын үйлдвэр технологийн парк гээд барилгын материалын үйлдвэрлэл технологийн парк 120 га газар дээр заман тавигдсан, дэд үтсэн татагдсан үйлдвэр үйлчлэг нь явж байгаа. 100 айл дээр дахин төлөвлөлт нь хийгдсэн, ажлуудыг нэхлүүлнэ. Нэг дор энийг хийчих тийм одоо боломж бас хомос байна. Шийдвэр гарцсан нүүлгэн гэдэг шийдвэр 100 айлын шийдвэр аль 2017 оны 11 сард би хурлын дарга болохтой гаргацсан явж байгаа. Одоо энийг хэрэгжүүлэх ажлыг 100 айлын замыг шинжлэх ажил энэ жил хийгдсэн. Налахын үйлдвэр технологийн паркийн үйл ажиллагаа чигдэрхээр тийшээ бид нар гаргана. Заавал тийшээ гарахгүй гэвэл өөр тэр зориултын газар руугаа гараа гэж байгаа. Худалдааны захууд байна. Хотын төвд бүглэрдсэн, бөөгнөрдсөн. Энэ газруудаа түрүүн бас ярьсан тэр конвеншн центртэйгээ хурал зөвлөгөөний заалтайгаа стадионтойгоо тэр ойролцоо одоо үүсгэсэн худалдаагаа зохион байгуулдаг. Тэгээд энэ томоохон захуудаа хотын одоо зах руугаа гаргах ажлыг ер нь бол ойрын хугацаанд шийдвэрээ гаргаж эхлүүлнэ гэж төлөвлөж байгаа. За баярлалаа. За хотын дарга ирсэн учраас хотын даргаас асуусан асуултууд нэлээд байгаа тань. Тэгэхээр бас зарим дээр нь бас тулгтыг бас оролцуулъя. Одоо хамгийн их вөөт авсан асуулт бол тэр байна. Улаанбаатар хотын шөнийн бизнесийг сүүлийн үед их хязгаарлаад байна гэж байна. Тэ? Шөнийн бизнесийг дэмжиж өдрийн ачаал бууруулах бодлого бас хотод байна. Бизнесийг шөнийн цагаар дэмжих гэдэг. Тулгад энэ дээр нэг хариулт өгөх үү? Ямар бодлого явж байна? Юу? За энэ дээр яг бодлого явж байгаа дээр нь бол амар сайхан дарга хариулсан дээр байх. Би зүгээр яг хувийн хувьд бол шөнийн бизнесийг бол хязгаарлах нь бол буруу те энийг дэмжих ёстой. Одоо түгээлтийн янз бүрийн тэрэг одоо машин юмнууд бол явж явахдаа шөндөө явж явахдаа шөнийн ер нь бол би бол одоо яг сар болгоны нэгэнд архийг хордог ч гэдэг юм уу ийм 20 цэрийн хязгаарлалтын аргаар альва асуудлыг шийднэ гэдэг дээр бол ер нь бол эсрэг байр суурьтай байдаг. Бид нар хяналтаа зөв тавиад эдийн засгийн аргаар юмудаа шийдээд явах ёстой. Захиргааны аргаар хязгаарладаг, хордог тэдэнд нь болохгүй ийм машин оруулна, тийм нь оруулах гэдэг байдлаар бол асуудал хандах нь буруу гэж боддгоо. За хариулах уу? Үүн дээр инфо захирал та хувийн хвшлийн төлөөлөө юу гэж бодож байна? Юнитер шүн ажилтдаг багтай бодвол танаач операторууд ихтэй. Тэглэг яг хаа Unitel Group-ийн хувьд шөнийн бизнес хүмүүс утсаар ярьж байгаа. Virtual тий. Бид нар бол тэр үйл ажиллагаа явуулж байгаа. Манай call center-ийн ажилтнууд маань 10 цагийн үед хардаг. Тэгээд бас нийтийн тээвэр ашиглах хэрэгцээ шаардлага гардаг. За бас тэр талаас нь харж болох юм байна. Түрүүний хэлсэн шөнийн бизнес гэж юу вэ гэдгийг маш сайн тодорхой гаргахаас юм эхлэх ёстой. Түрүүний хэлсэн одоо яг энэ төгжрөлд нөлөөлөд байгаа энэ түгээлтийн машинууд тий. Тэр нь өөрсдөө түгээлтийн шүн хийдэг тэр бизнес хэрэгцээ орчин байдаг. Тэр нь бизнес модель нь байдаг. Тийм байвал тэрэн дээр бол мэдээж хоёр гараа өргөө дэмжихээр байна. Тий. Амар сайхан дарга. Энд дээр товч. Шөнийн бизнесийг бол нэг хорж байгаа юм байхгүй. 4 цаг хүртэл одоо бар цэнгийн диско клуб шөнийн үйлсгэний газрууд ажиллаж байгаа. Орон сууцны доор ажиллаж байгаа газруудын хуваарьт өөрчлөлт оруулсан. Шөнийн тэг цаг хүртэл. Энд бас нэг жоохон зах хязгаартай байх ёстой гэж бодож байгаа. Орон сууцны доор үйлсгэний караоке, диско клуб байгуулчаа тэр орчныхоо иргэдийг амраадаггүй бөөн одоо асуудал болдог газрууд байдаг учраас
Яг тэр үйл ажиллагаа зориултын газар бол өглөөний үүрийн 4 цаг хүртэл ажилдгаараа ажиллаж байгаа. Шөнийн гудам гээд одоо манай цөөвлийн гудамд байж байгааг та бүхэн мэдж байгаа байсан. Энэний үйл ажиллагааг өөрчилсөн. Гэрэлт гудам бол байх ёстой. Шөнийн гудам нэртэйгээр бид нэг хэсэг нь зугаал цэнхэж байгаа хотоороо тэнд очичоо тэнд байгаа хэдэн мянган айл өрхийг амраадаггүй. Орчин тойрныг бохирдуулдаг, агсан согтуу тавьдаг, арх таймаг элдв янзын бодис сэргэлдэг асуудал бол нэлээд газар авсан байсан учраас энэний үйл ажиллагааг өөрчилсөн. Шөнийн гудам, шөнийн бизнесийг бол хот бүрэн дэмжиж байгаа. Гэхдээ хүн амьдардаг газар шөнийн бизнес хийж яана гэд хүн амьтан садаа болоод унтуулахгүй байж байгаа зүйл дээр бол тэрийг зөв гэж үзэхгүй. Шөнийн гудмаа бид нар хаана бий болох вэ гэхээр илүү энэ цэцэрлэг хүрээлэн дотроо байдаг юм уу? Туулгуулынхаа дагуу эсвэл арай өөр одоо олон нийтийн ит тухтай амьдрах, унтах, амрахт нөлөөлөхгүй газар байгуулъя гэж бид нар хэд хэдэн байршилтаар төлөвлөгөө гаргаад эрх авраас эхлүүлэхээр ажиллаж байгаа. Жинхэнэ утгаараа тэнд гар үйлдвэрлэл эрхэлдэг, дотоод гадаадын аялагч жуулчдад өрхийн үйлдвэрлэл эргэлдэг хүмүүс тэр одоо үндэсний бүтээгдэхүүнээ зардаг, борлуулдаг, хоол хүнсээ нийлүүлдэг, өдөр шөнөгүй ажилдаг ийм зориултын гудам худалдааны хэсгийг гаргаж өгье гэж байгаа. Тэгээ энэ дээр бол бид нар бас манай иргэд залуучууд ойлгож одоо илүү дэмжиж ажиллана гэдэгт эргэлзэхгүй байгаа. Сөүлийн гудмаа бид нар чи 2 өдөр хаачдаг гэсэн. Шөнийн гудамж. Байшин хааны. Цэцэрлэг түрээлэн гэдэг бид нар 900 га газар байж. За тэнд. Энэ дотор нь хий гэж байгаа. За зарим хотын зах руу одоо энэ гол туулгол дагуу явган үний замтаа, дугуун замтайгаа тэндээ одоо амардаг, суудаг талбайтайгаа дугуугаа түрээсэлдэг, тэр скутерээ түрээсэлдэг, заваараа явцдаг, хаанч очисон тэр хоолунд нь байж идэг, аялал жуулчлалаас дэмждэг ажлын байрагч бий болгодог, хинж саад болохгүйгээр чөлөөтэй одоо өдөр шөнөгүй үйлчлүүлж идэг ийм газар бий болгоё гэж. Энэ бол бидний бас одоо хотод хийх ёстой, байх ёстой ажлын нэг. Тэрнээс биш одоо шөнийн гудам наригдж гин гээд түгжрэлдээ яая гэж 2 өдөр төв замаа хаачаад наригддаг улс бол манайхаас өөр газар байхгүй байх. Тийм учраас энийг бид нар өөрчилсөн. За баярлалаа. За мөнх соёл та энэ дээр хотын бизнесийн орчин дээр бас санаагаа нэмэрлэе гэсэн үг. За ерөнхийдөө миний бодлоор бас хэлэх ёстой олон асуудлуудын нэг нь худалдааны тухай хууль батлагдах хэрэгтэй байгаа. Үүнийг бол бизнес эрхлэгч хүмүүс маань нэлээд бас хэлж байгаа, эрэлхийлж байгаа. Саяхан би бас энэ хурлын дундуур жишээлбэл Шангрила дээр өөрийн одоо жижиг дунд бизнес эрхэлдэг эмэгтэйтэй ярилцлаа л да. Тэгээд жишээлбэл тухайн одоо түрээслэгч байгууллага маань түрээслүүлэгчээсээ сар тутам өөрийн одоо бүхэл одоо борлуулалтын хэмжээ, борлуулалтын орлого ашгаа тэр мэдээллийг хуваалцж яхахыг өгч байхыг сар тутам ингэж шаарддаг байна. Гэтэл энэ нь яг хууль эрх зүйн орчныхоо хувьд те зөв үү буруу юу гэдэг энэ асуудал хөндөгж байна. Тэгээд энэ бол ерөөсөө тавигдах ёстой шаардлага биш гэж жишээлбэл хэлэхэд бол хууль яг одоо зохицуулсан хууль байхгүй учраас хувийн гэрээгээр зохицуулагдана гэдээ явах жишээний. За бас нэг өөр асуудал нөгөө талдаа мэдээж түрүү энэ дээр ч гэсэн манай хүмүүс маань хэлж гин төсөв мөнгө хүрэлцэхгүй нэ маш их одоо хүсэл мөрөөдөл зориг байгаа боловч төсөв хязгаарлагдмал байна, мөнгө хязгаарлагдмал байна гэж байна. Тэгээ энэ дээр бид нар олон улсын байгууллагууд, донор байгууллагуудын зээл тусламжаас гадна, буцалтгүй тусламжаас гадна бас ийм хөрөнгө оруулалтын шинжтэй их усрыг татах ийм боломж байгаа түрүүн би дурдсан те тэр төслийн талаар бол дэлгэрэнгүй ярьж болно. Гэхдээ нөгөө талдаа ажил олгогч маань бас өөрсдөө одоо ажил эрхэлж байгаа хүмүүсийг урамшуулах түүний цаана дамаа бүтээмжийн асуудлаа дээшлүүлэх боломж байгааг бас дурдах хэрэгтэй юм болов уу гэж бодож байгаа. Жишээлбэл бид нар олон жил ярьж төвжирлийн асуудлыг саяны амар сайхан даргын хэлсэнчлэн олон төрлөөр шийдэж олно. Манай энэ Ногоон хотын үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу шийдэж болох төсөв мөнгө шаардсан ажлууд байна. Түүнээс гадна бизнес эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд маань жишээлбэл явган яваад ирэх ч юм уу, дугуугаар яваад ирсэн ажилчдаа ямар нэгэн инцентив өгөж, мотивацлах ийм өдөөх ийм урамшуулаар хангах боломжтой юм болов гэж бодож байна. Жишээлбэл энэ дээр бид нар бусад орнуудын туршлагыг нэлээд авчлахаар Япон улс бол маш их ийм шинийг санаачлагч улс байдаг шүү дээ. Дөнгөж төрсэн эхчүүдийг маш их олон төрлийн урамшуулаар хангадаг. Тэр шиг магадгүй аж
ажил олгогч аж ахуйн нэгжийн байгууллагууд дуугаар явганаар яваад ирсэн хүмүүсээ дор нь одоо шүршүүрт орох боломжоор хангадаг ч юм уу те. Эсвэл одоо илүү өөр бусад урамшууллын арга хэрэгслийг ашиглаж болно. Энийн цаанаа тухайн ажил хийж байгаа хүний бүтээнжийн асуудал сайжрах ийм асуудал хөндөгч байгаа. Гэх мэтчлэн ийм харьцангуй одоо шинийг санаачлах, креатив байвал бас заавал улсаас, нийслэлээс, захиргаанаас, засгаас үл хамаарсан, төсөв санхүүгээс хамаарсан биш аргаар бас асуудлыг шийдэх боломж байна уу да гэж харж байна л да. За энэ Улаанбаатар хотод одоо үйл ажиллагаа явуулж байгаа маш олон бизнесийн төрөл тийм ээ одоо худалдаа үйлчилгээ гэдэг энэ болныг зохицуулдаг нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ эрхлэх нийтлэг журам гэдэг байдаг. Тэгээ энийг бол одоо өнгөрсөн хавар нийслэлийн иргэдийн хурлаар бол шинжилээд баталсан. Гэхдээ харамсалтай нь одоо хүртэл яг хүчин төгөлдөр бас мөрдөгдөж эхлэегүй. Яагаад тэгэхээр захиргааны ерөнхий хууль шинжлэгдсэнтэй холбоотойгоор одоо яг энэ захиргааны хэм хэмжээг нийслэлийн одоо иргэдийн хурлаар тийм ээ одоо энэ ялангуяа санкцуудын хариуцлага санкцуудын бол хүлэмжшөөрөхгүй гэдэг ийм хариу авцсан юм. Тэгээд энэ маань бол бас жишээлбэл сая яг шинийн бизнес гэж ярьж байна тийм. Шинийн бизнес бол нэг жишээ нь. Одоо жишээлбэл Баянзүрт дүүргийн 1-3 дугаар хороо микро сансар гэдэг ярьдаг шүү дээ. Тэнд бол маш олон баар цэнгэний газар байдаг. Яг одоо манай иргэдийн хамгийн тулгамдсан одоо толгойн хүчин болсон иргэдийн эрх ашиг хохирдог ийм одоо хэсэг байгаа. Тэгээд энэтэй холбоотойгоор жишээлбэл тэр хавар яг энэ журам дээр бол хэд хэдэн одоо журмын зохицуулт оруулах саналаа оруулаад ингээд энэ журам батлагдсан боловч одоо хүртэл энэ маань бас яг хэрэгжих боломжгүй байгаад байна. Тэгэхээр би юу хэлэх гээд байна гэхээр ер нь манай энэ одоо аливаа асуудлыг шийдэх энэ арга барил маань зохицуулах энэ арга барил маань илүү одоо тэр нөгөө орон нутаг бие даах тийм ээ нийслэл нь өөрөө өөрийнхөө асуудлыг шийдэх аймаг нь өөрөө өөрийнхөө асуудлыг шийдэх тэндээ журмынхаа зохицуултуудыг хийх гэдэг имийг нь дэмжиж өгмөр байгаа. Тэгэхгүй бол одоо нөгөө нэгдмэл ус гэдгээрээ төв дээр бүх юма төвдрүүлчээд тэндээсээ бүх эрх мэдлээ барьчаад байгаад байдаг. Баян-Онгор аймгийн төвийн шөнийн бизнесийн орчин Улаанбаатарын Баянзүрхийнхөө шал өөр штэ. Тэгээ өөр өөрийнхөө онцлог тааруулаад өөр өөрийнх нь одоо тэнд иргэдийн хурал байж байгаа. Тэргээрээ юма шийдээд зохицуулаад явах ёстой. Одоо жишээлбэл тэр яг сансрын баар цэнгэний газар гэхэд тэнд байгаа 1-р хорооны засаг дарга, 3-р хорооны засаг дарга ч юм уу те тэр хүмүүс дээр бол байнга асуудал нь очиж байгаа. За тэндээс сонгосон төлөөлөгчид над дээр бол одоо байнга л гомдол хийж байгаа. Хамгийн сайн мэдж байгаа. Баянзүрт дүүрэг хамгийн сайн мэдж байгаа. А гэтэл нийслэлийн засаг дарга хүний хувьд бол одоо нийслэлийн нутаг дэвсгэрт нийтдээ энэ чинь 3000 гаруй янз бүрийн ийм одоо үйлчлэгээний газрууд алиг нь гэж яг мэдээж мэдж байгаа л да. Одоо энэ асуудлыг бол жишээлбэл ярьдаг учраас мэдж байгаа. Гэхдээ тэр болгонд бас хүрэх боломжгүй юм бас байдаг учраас бас энэ захиргааны ерөнхий хууль дээр бол ер нь өөрчлөлт оруулах хэрэгтэй. Цаад зарчмаараа бол ер нь энэ орон нутаг руугаа бас зохицуулах тэр боломжийг нь олгож өгч эрх мэдлийг жоохон задлж өгөхгүй бол гэ зохицуулж байхгүй юу ч байхгүй эсвэл нэг мөр хаана тийм ээ мэдээж гомдол ирээд байгаа болохоор нэг бол хаана эсвэл одоо тэгээ нээлттэй бүр ингээд нэг замбраагүй байна гэдэг аль нэг ийм туйлширсан ийм байдал ингээд яваад байгаа маа. За баярлалаа. Ингээд ерөнхийдөө цаг дуусч байна. Нэлээд сайн тухтай ярилцлаа гэж бодож байна. Мэдээж Улаанбаатар хотын асуудал гэдэг бол өөрөө дахин хэлэхэд дотоодын нийт бүтээгдэхүүнийг бүрдүүлэгч хот 67% бүрдүүлдэг юм байна. Бид нар их их уул уурхаагаас гэж боддог гэдэг. Үйлчлэгээний төв болсон. Америкээр бол Монголын Нью-Йорк болсон энэ хот байгаа. Тэгэд энэ хотыг одоо удирд холнолын бас чаленжийн ажил бах мэдээж цаашдаа одоо төртөө харьцах асуудал бас хотын захиргаан дээр гэдэг ч юм олон яригдж чадаагүй зүйлүүд байна. Өнөөдөр яг би онцолж нэг хэдэн зүйлийг томьёолж хэлмээр байна. Мэдээж одоо орон сууцны асуудал, утааны асуудал гэдэг тодорхой асуудлуудад дэвшилүүд гарч байна. За дараагийн асуудал бол амар сайхан дарагдаа бас бид нэр панелистууд маань энд оролцогчдод төлөөлж явахад бол төгжрөл дээр те шийдвэртэй алхам хийгээрэй. Өнөөдөр 400 мянган машин Улаанбаатарт байхад үүний 80 орчим хувь нь 10-аас дээш жил насжилттай ийм маш их хутаа хайдаг байгальд ээлтэй бос ийм машинууд байгаа. Жил болгон энэ маань маш ихээр нэмэгдэж байгаа олон 10 мянгаар. Тэгэхээр бид нар зам барьснаар бол энэ төгжрлийг бол ойрын хэдэн жилдөө шийдэж чадахгүй учраас даруй төргөн үүн дээр шийдвэр гаргаачаа гэж. Хоёрдугаарт хотын эдийн засгийг ярих юм бол угаасаа газрын үн нээлттэй байдал нь бол маш чухал. Төсөв харахад 50 тэрмийг бол орлогоос татрын орлогоор бүрдүүлдэг юм байна тийм ээ. Газрын би энийг бол цаашдаа бол 200 тэрм байх бололцоотой гэж зөвөр хувь хүний хувьд үзэж байгаа. Газрын тэр мэдээлэл ил тод байгаа шилэн энэ
данс бий болчихсон бол мэдээж түрүүний ярьсан татрын орчин байна тий. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас 1% ч юм уу хоттой ингээ авч үлддэг байх юм бол одоо бол хувийн орлогын албан татвараас санхүүждэг энэ хот маань бол санхүүжилт их усэр бас бий болох хаа. Тэгээд хүрэлцэн ирсэн бүх хүмүүст баярлалаа. Тэгээ одоо энэ форма хаяа. Баярлалаа. Хилцүүлэхд оролцсон хүндэт зочдтой баярлалаа. Амжилт бол боломжгүй бүхний өөдөөс сүрэх мэдрэмж. Амжилт бол хэн нэгэнд даатгалгүйгээр өөрийн гараар атгаж явах. Шантар чадарсан ч өмчилж авах тэр амжилтын эзэн бай. Ирээдүйдээ эзэн бай. Сайн байна уу хүү минь? Хайрт хүүдээ энэ захиа очих өдрийн мэнд хүргэе. Миний хүү Монгол улсынхаа дархан хилийг нэр төртөөгөөр хамгаалж албаа сайн гүйцэтгэж байгаа үстэй. Бид бүгд сайн байгаа. Дүүн хичээлдээ явж эрдэм номдоо шандаад, ах нар нь ажилдаа явж бас амьдрал суралцаад, аав ээж хоёр нь ажиллаа хийцгээж өдөр хоног урсгал ус шиг гэлэл заадал өнгөрөх юм. Ээж нь хүүгээ маш их санаж байна. Миний хүү их орон дархан хил тусгаар тогтнолынхоо төлөө эр цэргийн албаа эрэлхийг зоригтой төвчээр хатуужилтай хариуцлагатай нэр төртөө хаагаад ирээрээ. Сүлдэт багны дэрэгдэх ширхэгэн чулуунаас Сүхбаатарын талбай хүртэл их хором минь бий. Саярдын итгэл багтсан Сүхбаатарын талбайгаас тэртээ хилийн багны хүртэл энхрийн нутаг минь бий. Монгол шуудан. iPhone Pro. Энэнийхээ оронд хадгалсан дээр байдаг шүү дээ. Тэгэн шүү дээ. Тэгээ. Энэ ягараа зам байж идэг үлээ. Миний тэтгэврийн хөрөнгө юм шиг байна. Та хуримтлаа үсгэж эхэлсэн үү? Харамсах зүйлгүй хуримтлалтай үтлээ. Art Life таны хувийн тэтгэврийн сан. Талбай дээр ирээ залга. Тоглох хэрэггүй. Танайхыг хаана лээ? Арт санхүүгийн нэгдэл нээлттэй компани боллоо. Хүчтэй хамтдаа. Байж байгаарай. Сувга битгий солиорой. Реклам гэдгийг мэдэж байна. Гэхдээ та таксин цуг мөнгөөрөө ч хувьцаа худалдаж авч болдгийг мэдэх үү? Хөрөнгө оруулахад заавал их мөнгө шаардлагагүй. Бас хувьцаа авахд насны ангилал хамаагүй. Сайн байна уу? Энэ бүгдийг та ганцхан аппликейшнээр шийдэх боломжтой. Ард аппликейшн танд Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж буй хувьцаануудыг худалдаа авах дансаа хянах боломжийг олгоно. Хэрв та хаана хандхаа мэдэхгүй байгаа бол бидэнд хандаарай. Хувьцааны арилжааг ард апаар. Таны бизнес татвар шимтгэлийн хүнд ачааг өгч явна уу? Тэгвэл таны ачааг ухаалаг найдвартай хамт олонч нь хөнгөлнө. Харин бид ухаалаг аюулгүй интернетээр танай хамт олныг дэмжинэ. Innovation-ийн байгууллагын интернет. Tripping at the speed of light.
Хамгаа сайртай хүнийхээ төлөө би юу хийж чадах вэ? Алаг бяцхан үрээ би яаж хамгаалж чадах вэ? Хайр гэдэг хамгийн нандин үг, халамж гэдэг хамгийн зөөлөн үүрэгтэй нийлээд амьдрал болтгоо. Тэгвэл хайр халамжийн минь нэгэн хэсэг нь гэр бүлийнхээ эрүүл мэндийг хамгаалах даатгал болог. Хамгийн бүхнийхээ төлөө, ирээдүйнхээ төлөө энэ сүрийг нэй. Монголын эрүүл мэндийн даатгалын бүх компаниуд энэ сүрт нэгдлээ. Даатгал бол дархлаа. Энэ сүрт даатгуулцгаая. Чи чаач нь уу? Би банк орж зээл хөдөлтдөг юм уу? Үе. Өвгөө. Одоогийн хүүхдүүд чинь банк орж данс нийлгүүгээр зээл авахыг мэддэггүй юм байна штэ. Харилцагч та ард операн зээлийн хүсэлт илгээж 5 минутанд ажлаа намжуулаарай. Танд зориулж хялбар болголоо. Зэнгэл зээлч хүчлээ шүү дээ. Ард санхүүгийн нэгдэл хүчтэй хамтдаа. Бид таны ирээдүйн амьдралын тань болов амжилтанд хөдлөх замын гэрэлгийгээ тань байж итгэл дүүрэн эрүүлийн амьдралын тань баталгаа байх болно. Итгэл хүлээлгэж 25 жилийн турш хамт байсан харилцагчдаа баярлалаа. Ард даатгал хүчтэй хамтдаа. Бид танд блокчейн болон хиймэл оюун ухаанд суурилсан урамшуул. Амар сайхан. Ард санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал, хөрөнгө оруулагч үндэстэн хөдөлгөөний үүсгэн байгуулагч Ган Хоёг нарыг хөрж байна. Хүү. Тэгэхээр өнөөдөр арга хэмжээ маань амжилттай явагдлаа гэж бодож байна. Та нар юу гэж бодож байна? Энд ч үндсэн хурал дээр маш халуухан яриа хэлэлцүүлгүүд явагдлаа. Доор бүр халуун зэм ярианууд 6 салбарын төлөөлөл болсон манлайлагч хүмүүстэй уулзалтуудыг хийлээ. Хотын дарга маань хурж ирж энэ хаалтын үгийг хийхэд бэлэн болсон байна. Гэхдээ тэрнээс өмнө бид нар нэгэн сюрприз байгаа. Саяхан манай Дашка ард түмний хайртай хүү Ардын Баатар Дашка маань хал царайг гэрэл тодтой хийлээ. Тэгээд хүү хамтлаг маань бол монголчуудыг биднийг бол үнэхээр баясгаж огшоож монгол хүн болж төрснөөрөө нөгөө бахархах тийм гоё мэдрэмжийг бол бидэнд ингээ өгөөд байгаа. Ялангуяа ингээ гадаадд очиод өмнө нь биднийг сонирхдаггүй мэддэггүй байсан хүмүүс биднийг мэддэг болж байна, таньдаг болж байна. Монголчуудад бүр хайр зарлж байна. Та нар тэр YouTube дээр, Facebook дээр тэр комментыг бичээрэй. Өдөө залуу байсан бол ямар гоё юм бэ гэдэг ингээд бодохоор байгаа. Тэгэхээр хүү хамтлагийнхаа даш тундаг ерөнхийдөө продюсер, CEO гэж хэлж болохоор тэр хүнийг тайзан дээр гарч ирэхийг урьж байна. Бид нар хөрөнгө оруулагч үндэстнийхээ өмнөөс ард санхүүгийн нэгдэл Монгол шуудангийн захирлууд байна уу? Монгол шуудан хамтраад бид нар шагнал гардуулна. Хүү. Уран бүтээлд нь илүү их амжилтыг хүсье. Дэлхийг байлдан дагуулаарай. Тэгэхэд би барьж. За баярлалаа. Мэдээж ийм болчихно гэж бодоагүй л дээ, тийм ийм болчлоо. Энэ